За сайн байцгаана уу та бүхэнд. Анандам 1, Анандам 2 гэдэг доктор Сүгүгчнэ Рамшүшийн онлайн сургалтанд хэрхэн хамрагдах тухай, тэгээд бүртгэлээ хэрэглэгчийн бүртгэл хэрхэн үүсгэх тухай мэдээлэл хүргэе гэж бодож байна. Хэлбэр маягаар. За ингээ юуны төрөнд мэдээлээ DRPF worldwide.com гэдэг энэ сайт руу орлоо. За тэгээд associate login дарлаа. Хэрвээ та урд нь хэрэглэгчийн бүртгэлтэй бол шууд энэ дээр enter login очиад энэ дээр нууц үг очиад энэ town talk энэ доотлынууданд очиад login гэж дараад ороход тэгэл болчихно. Тэгээд тэнчнээс захиалга хайчихна гэсэн үг. Шинээр та хэрэглэгч болох гэж байгаа бол хэрэглэгчийн бүртгэл үүсгэж бол enroll now гэдэг энэ төвчлөрийг дарнаа. За ингээд хэдүүлээ. Одоо жишээлбэл энэ дээр бол нэрээ очино. Нэрээ очлаа. За энэ дээр утасны дугаараа очлаа. 976 89000909 гэдэг ч юм уу тийм ээ. За энэ дээр email хаягаар очлаа. Одоо юу гэдгийг тулмаа 33 gmail.com гэдэг очлаа. За энэ дээр улсаа сонгоно. Mongolia гэдэг. Таталтаж байгаа. Mongolia сонголоо. Энэ дээр аймаг дундгойч гэдэг юм уу жишээлбэл тийм ээ. За Улаанбаатарыг сонгочих. За энэ дээр дүүргээ өчээрэй. Баян зүрх юм тий. За энэ дээр гэрийн хаягийг өччихнэ. Одоо 7 дугаар хороо 17-25 тоотч. За энэ дээр нөгөө 211.00 гэдэг уул нь юуны дугаарыг бичдэг шүү дээ тийм ээ. За ингээд биччихэд ер нь бол 976-ыг бичсэн ч бас болно доо энэ дээр 976. За энэ дээр бол та өөртөө одоо өгөх нэрээ нөгөө бүтэн нэр гэдэг логин өгчих тат. За ийм нэр авах боломжтой энэ жишээлбэл. За preferred associate is available. Хэрвээ энэ дээр улаан гараад ирэх юм бол одоо жишээлбэл за нэгийг бичээд үзээ хэдүүлээ. Цэцгээгээд өчөд үзээ. За ийм нэр авч болох нь гэдэг. Ийм нэр аль үжиний байгаа учраас та авах боломжгүй гэж байна. Тэгэхээр хэдүүлээ. Саяныхаа бүтэн нэр гэдгээрээ авч үзье. За ийм нэр авах боломжтой гэдэг ногооноор гараад ирж байна. За энэ тохиолдолд та пассвортаа өөрөө зохино. За пассвортаа 2020 сарын 5 гэдээ оруулчих тий. За энэ дээр бол таныг уурсан багшийнхаа логиныг оруулах хэрэгтэй. За энэ дээр жишээлбэл 88 гэдээ оруулаад үзье. За жишээ нь ийм хүн байхгүй байна гэж. За тэгвэл одоо энэ дээр одоо жишээлбэл тэр 89 гэдээ оруулаад үзье. За ийм нэр байна гэд ногооноор гарч ирж байгаа. За энэ тохиолдолд нь энэ хүний нэр нь доор нь гараад ирнэ. За энэ Бадамханд гэдэг энэ хүний нэр байна. Ийм эзэмшигчтэй юм байна гэд. За ингээ enroll now гэд. Пассвортоо дахиж оруулаарай гэж байна. За энэ дээр love 2020 12 сарын 5 гэд оруулчих шүү. За enroll now гэд. За ингээд хадгалчлаа. Бүтэн нэр гэдэг юу үүсгэчлээ хэдүүлээ. За энийг хадгалчин дэлгэцэн дээрээ ийм юу бол таны имэйлээр хүргэдэрнэ. За яг ингээд нэгтцсэн энэ үед нь та login now гэдэг дээр нь дараад ороорой. Login now гэдэг дээр дарлаа. За одоо нөгөө login now бид нар юу гэж нэрлсэн бэлээ? Бүтэн нэр гэсэн. Пассвортаа бид нар love 2020 оны 12 сарын 5 гэж оруулсан. За ингээд энэ тоог 69 533 гэсэн тоог орууллаа. Энд харагдаж байгаа 5 тоог оруулахаар сайт руу нэвтэрнэ. Invalid login or password за хэдүүлээ буруу оруулсан юм шиг байна. Бүтэн нэр гээд now 2020 оны 12 сарын 05 гэж оруулсан байх ёстой доо. 71920 энэ таануудаас солигдоод гараад ирдэг. Интернет за ингээ ороод ирлээ тийм ээ. За одоо захиалга хийнэ хэдүүлээ e-shop руу орлоо. Дэлгүүрлөө нь орлоо. Энэ доор шууд гараад ирж байгаа Анандам гээд. За эсвэл энэ чинээс сонгосон ч болно.
AC Math Training гэдэг сургалтууд нэг Рамын шогшин бүх сургалтууд. За ингээд add to cart гэдэг энэ ийг сонголоо. Change the quantity гэдэг. За ингээд нэг ширхгийг сонголоо. Check out хийлээ. Хоёр дахын сонголоо төвөөс авнаа гэдэг. Хоёр дахыг сонгочих. Төлбөрөө хийгээрэй гэж байна. Окей, make payment. За төлбөрийн хэрэгслээс хэдүүлээ. Ямар хэлбэрээр төлбөрөө хийх үүдгээ сонгоно. Онлайн трансфер хийж болно, PayPal-аар төлж болно, кредит картаар төлж болно, бусад төлбөрийн хэрэглээр төлж болно. За ингээд жишээлбэл PayPal-ын ч юм уу. За кредит картыг сонгочихлаа аль нь ч болох. За check out хийлээ. За ер нь таны $99 чинь 363 дирхам болж шүү гэж. Окей, ялгаагүй. Баталгаажууллаа. Үнийн доо $99 төлж байгаа болохоор за ингээд төлбөрийн хэрэгсэлтэй холбогдно. За ингээд төлбөрийн хэрэгсэл дээр бол та өөрийнхөө эхлээд өөрийнхөө нэрээ дараа нь авгаа энэ дээр гэрийнхээ хаягийг энэ дээр улсаа сонголоо, Монголоо сонголоо, энэ дээр аймгаа сонголоо. За яг ингээд орчих л да хэдүүлээ. Жишээлбэл дулмаа гэд орчих тийм ээ. Доржийн дулмаа гэд орчих. Billing address apartment 17-гийн 25 татчихлаа тий. Гэд орчих л да. Би нөгөө яг юу хаяг биш зүгээр үзүүлэн болгож та бүхэнд үзүүлж байгаа. За Монголиа гэдгээ сонголоо. За энэ дээр аймгаа сонгох гэж байна. За жишээлбэл Баянзүрх дүүргээ сонгочлоо. Дүүрэг Улаанбаатар хот. Zip code 201 чи. Email хаяг дулмаа gmail.com. Утасны дугаар 976 8900 тэглээд цаа 89 гэж. За phone number гэж. За ингээд proceed гэж. Дараагийн шат руу. За одоо Visa картаа сонголоо. Картныхаа дугаарыг оруулаа. Карт эзэмших хаажийнхаа нэрийг оруулаа. Энэ дээр нөгөө дуус хугацаа нааш тэ хэдэн сар дуусгах сараа сонголоо. Жилээ сонголоо. 22 онд дуусч гэнэ карт. Картны чи хайлтны 3 орон тодоо байдаг шүү дээ тий. Тэрийг ялаа. Тэгээд PIN дарлаа. Ингээд төлбөр хийгдлээ. Ингээд төлбөр хийгдсэний дараагаар танд бол яах нь Анандам 1 юм уу? Анандам 2 хичээл суух. Эрх чинь ингээд нэгдээд эхэлчихэж байгаа. Имэйлэр чи хариу угаасаа хүрээд ирнэ. За тэгээд хэрвээ тодруулах, лавлах, өшөө босод зүйлээвэл таныг энэ сургалтанд урьсан багш нартайгаа холбогдоод тэгээд нэмэлт зүйлээ асуучч болно. Ингээд хичээл маань 12 сарын 13-ны өдрөө эхлэх гэж байгаа. За тэгээд магадгүй дараагийн хичээлүүд ч гэсэн бас үргэлжлээд ингээд явнаа. За ийм л байна да. Анхаарал тавьсан явдалд та бүхэнд баярлалаа.